Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Сайн мэцхан үзэгчдээ шинжээчийн цагийнхаа шинэ дугаарт тавтай морил. Энэ удаагийн шинжээчийн цагийн дугаараар Голомт банкны хөрөнгө оруулалтын менежер Үнэнхүүтэй хамт та бүхний сонирхолтой бөгөөд маш чухал сэдвийн талаар ярилцахаар бэлтгэлээ. За сэдвийн хувьд бол засгийн газрын өрийн удирдлага буюу Монгол улсад одоо 2015 онд одоо өрийн удирдлагын тухай хууль батлагдсанаас хойш Монгол улсын засгийн газраас гадаадад бонд гаргах замаар ер нь одоо өрийн удирдлагын чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. За үүнтэй холбоотойгоор ер нь яг манай улс бол өөрөө хөгжиж буй одоо эдийн засгтээ одоо англиалд бол багтдаг. За яг манай улсын эдийн засгийн бүтэцтэй ижилхэн улс орнууд хүртэл одоо олон улсын зах зээл дээр ямар хэмжээний бонд гаргадгийг, за тэдгээрийн их үүсвэрийн хүртэг ямар хэмжээнд эдийн, за нөгөө талаасаа 2024 онд бол манай улсын зээлжих зэрэглэл болвол одоо 3 одоо зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагуудаас нэмэгдүүлсэн шүү дээ. Тэрнтэй холбоотойгоор ер нь бол одоо энэ үрийн одоо их үүсвэрийн зардал хэр хэмжээгээр буурсан бэ гэдэг талаар маш сонирхолтой танилцуулга бол бэлтгэлээ гэж. За юуны түрүүнд хөгжиж буй зах зээлийн бонд гаргалтын түвшинд нь харах юм бол 2023 онд 517.67 тэрбум $. байсан. Тэр тухайн тоо үзүүлэлт болохоор 2025 онд 879.11 тэрбум $. Болтол өссөн байгаа. За энэ өсөлтөнд болохоор Аз бүс нутгийн за хөгжиж буй орны өрийн зах зээлийн өсөлт бол ихээхэн хувь нэмэр оруулсан. Тэрээр 32.9% эзэлдэг байсан бол сүүл рүүгээ 44.4% эзлэх ам хэмжээнд толтлоо тэлсэн байгаа. За уг тэлэлт нь болохоор энэхүү зах зээл илүү идэвхтэй. За хөрөнгө татах чадвар нэмэгдснээ илтгэж байгаа. Гэхдээ Монгол шиг жижиг зах зээлтэй орнуудын хувьд хэдийгээр энэ тэлэлт нь санхүүжих боломжийг олгож байгаа ч гэсэн давхар өрсөлдөөний эрсдлийг нэмэгдүүлж болцсоомаа гэж харж байгаа маа. За тэгвэл хөгжиж буй зах зээлийн бонд гаргалтуудыг зээлжих зэрэглэлээр нь үзэх юм бол авч үзцгээе. За энэ дараах графикаас. За тэгэхээр зээлжих зэрэглэл гэж юу гэх юм бол манай үзэгчид юуны түрүүнд ерөнхий ойлголтыг авах зүйтэй байх. Тэгэхээр зээлжих зэрэглэл гэдэг нь тодорхой зээлжих зэрэглэл олгодог байгууллагуудаас альва өрийн бичиг бонд гаргах үед тэдгээрт ногдох эрсдэлт үнэлт дүгнэлт өгсөний үндсэн дээр за зээлжих зэрэглэл нь бол тогтоож өгдөг байгаа. Тэгэхээр зээлжих тухайн тогтоогдсон зээлжих зэрэглэл маань цаашлаад та бүгдийг харж байгаачлан AB буюу CD гэсэн үсгэрчилсэн одоо хуваарлалт руу ордог. Тухайн үсгэлсэн хуваарлалт нь болохоор investment grade буюу хөрөнгө оруулалтын ангилал, speculative grade буюу speculative ангилал гэсэн байдлаар хуваагдаж явдаг байгаа. Тэгэхээр зээл гаргагчдын одоо үнэлгээнийх нь зэрэглэлээр авч үзэх юм бол дийлэнх шинэ бонд гаргалтууд болохоор 3B хасах зэрэглэлээр төвлөрч байна. Харин A ангилалтай үнэлгээ зэрэглэлээр болохоор төдийлөн өсөхгүй байгаа нь ямар учиртай вэ гэхээр хөрөнгө оруулагчид зээлжих зэрэглэл болохоор эрсдэл даах чадвар нэмэгдсэний үндсэн дээр за өгөөж өндөртэй зах зээл рүү шилжиж байна гэж ойлгож байна. За тэгэхээр тухайн хөрөнгө оруулагчдын хөгжингүү орны зах зээл ямар байгаа вэ гэдгийг дэлхийн хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтээс харж үзцгээе. За Америк нэгдсэн улсын S&P 500 индекс 17% өсөлтийг үзүүлснээр хөгжингүү орны зах зээл бол харьцангуй тогтвортой байна гэж хэлж байгаа гэсэн үг. За MSCI-ийн Emerging Market Index 24% үзүүлэлттэй байгаа нь хөгжиж байгаа орны зах зээл эдийн засгийн эргээд сэргэлтийн байдалтай төлөв байдалд орсон байна гэж байгаа. Нэмэлтээр Frontier Market Index буюу одоо манай хөгжиж буй зах зээлээс арай доогуур үнэлэгдсэн улс орнуудыг багцлж үздэг MSCI Frontier Market Index хамгийн их өсөлтийг буюу жилийн 33% өсөлтийг үзүүлсэн нь миний түрүүний та бүгдэд хэлжсэн хөрөнгө оруулагч нар за өгөөж өндөртэй зах зээл рүү шилжиж байна гэдгийг илтгэж байгаа. За дараагийн хүснэгтэн дээр болохоор зээлжих зэрэглэл олгодог тодорхой байгууллагууд бүхий S&P, Moody's, Fitch Rating-ээс болохоор тус одоо энэ эдгээр 5 улсын зээлжих зэрэглэлийг бол тогтоож өгсөн байгаа. Бүгд болохоор төлөв байдал нь тогтвортой төлөвтэй байгаа. За тэгэхээр Малайз улс болохоор хөрөнгө оруулагчдын хувьд үнэлгээ өндөртэй, эрсдэл хамгийн бага гэж ангиллагдсан. Индонез болон Казахстан улс нь түүхий экспортоос хамааралтай ч гэсэн илүү тогтвортой бодлого хэрэгжүүлдгийнхаа хүрээнд хөрөнгө оруулалтын ангиллын хамгийн доод түвшинд нь бол ангиллагдж байгаа. Монгол болон Кыргызстан улс болохоор спекулятив төвшөнд харьяалагдахын хувьд зээлжих зэрэглэл сул улс орнууд дээр багтдаг. Гэсэн ч гэсэн сүүлийн жилүүдэд болохоор манай зээлжих зэрэглэл бол өсөлттэй явж байгааг болохоор дурдхан зүйтэй хаа. За дараагийн Шоуман графикаас болохоор бид нэр Z тархалт буюу одоо хөрөнгө оруулагчид нэмэлтээр шаарддаг эрсдлийн урамшууллыг болохоор оруулж өгсөн байна. Тэгэхээр Кыргызстан болон Монгол улс болохоор 300-аас дээш суурьныг жоноотой байгаа бол Казахстан, Индонез улс нь 100-аас 200 суурьныг жоноонд багтаж байгаа. Харин Малайз улс болохоор 100-аас доош буюу хамгийн бага суурьныг жоноо бүхий одоо зөрүүг бол илтгэж байгаа маа. Энэ нь юу гэсэн үг вэ гэх юм бол эндээс бид нар юу гэж дүгнж болох вэ гэдгийг бол ярих зүйтэй байх. Эдийн засгийн төрөлжилт, валютын нөөц болон одоо институцийн тогтвортой байдал өндөр байх тусам тухайн одоо зээлийн хүүгийн зөрүү бага байдаг гэдгийг болохоор харуулж байгаа.
За эдгээр 5 улсын одоо түүхэн засгийн газруудын бондуудын түүхэн өгөөжийн мөрийг болохоор харцгаая. За Малайз болон Индонез улс болохоор хөрөнгө оруулалтын ангиллынхаа хүрээнд хамгийн тогтвортой хэлбэлцэлтэй байгаа бол за Казахстан улс газрын тосны үнийн ихээхэн хамааралтай байдаг учраас тухайн өгөөжийн мөрийн хэлбэлцэл нь харьцангуй өндөр байна. Эндээс хамгийн өндөр өгөөжийн мөрөтэй нь Монгол улс байгаа. За энэ болохоор мэдээ спекулятив ангиллалд багтдгийнхаа хүрээнд яригдах асуудал. Тэгээ Монгол улсын хувьд 2026 оноос эхлээд евробондын төлөлтүүд хийгдэх учраас за өрийн тогтвортой байдал дахин санхүүжилтийн эрсдэл бол ихээхэн одоо чухал сорилтууд болж өгч байгаа. За дээрэс нь түүхэн эдийн экспортоос ихээхэн хамааралтай бүтц болохоор манай хөрөнгө оруулагчид эрсдлийн урамшуул болохоор өндөр байхад одоо хүрэж байгааг та бүхэн графикоос харж болж байгаа. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Давшин дуртахад за 2025 оны 4 сарын сүүлээр болохоор энэ бүх одоо 4 улсын өгөөжийн мөрийн хэлбэлзэл бүхий зөрүү нь болохоор хамгийн өндөрт байршсан байгаа. Энэ нь болохоор цэвэр Трампын одоо тарифын бодлоготой холбогдож байгаа маа. За үүний талаар дэлгэрэнгүй одоо манай эдийн засгч шинжээч номон шуурал ярих болно. Тэгэхээр яг 4 сарын 2-нд бол одоо Америк нэгдсэн улсын засгийн газрын зүгээс дэлхийн маш олон улсуудад бол одоо 10% суурь тариф, за зарим улсуудад 40-с 50, за Хятадд бол бүр 100% хүртэл ингээд нэмэгдүүлсэн тарифын бодлогуудыг бол хэрэгжүүлж ирсэн. За одоо бол харьцангуй нөхцөл байдал тогтворжоод ингээд одоо ирснийг бол бид нар өгөөжийн мөрийн бас харж болж байна. За энэ маань өөрөө яг энэ гадаад эдийн засгийн тогтворгүй байдал, за эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдал өөрөө яг энэ одоо бондын зах зээлээр бас маш түлхүү харагдаж байна гэдэг бол бид нар харж байна. За цаашлаа тэгвэл ер нь одоо манай үнэхүүгийн одоо хийснээр бол одоо олон улсын зах зээл дээр за тэр ялангуяа одоо энэ манай Монгол улсын харьяалагддаг emerging market буюу одоо хөгжиж буй зах зээл дээрх одоо улсуудын одоо гадаад бондууд ер нь зээлжих зэрэглэлээсээ хамаарат ер нь бол одоо их усрын зардал нь харьцангуй бага гэдэм байна. Заримд нь бол өндөр гэдэм байна гэдэг бол харлаа тий. За тэгвэл яг манай улсын энэ засгийн газрын үрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар бүгдээ нэлээд дэлгэрэнгүй авч үзье. За засгийн газрын үрийн өнөөгийн нөхцөл байдлыг авч үзэхээс өмнө улсын нийт үүр гэж ойлголт байгаа. За улсын нийт үүр гэдэгт бол бид нар одоо Монгол банк, за хадгаламжийн байгууллагууд, за аж ахуйн нэгж байгууллага хоорондын зээллэг одоо шууд хөрөнгө оруулалтыг бол бас нэгтгэж оруулж үздэг. За үүний нэг хэсэг нь бол өөрөө засгийн газраас гаргасан одоо үүр байдаг. За засгийн газрын үүр маань бол манай улсын нийт үүрийн одоо 21%-ийг бол бүрдүүлсэн байна гэж харж болж байна. За засгийн газрын үүр маань өөрөө нэрлсэн үлдэгдлээр нь хараад үзэх юм бол 33.4 их нийт төгрөг. За нийт ДНБ эзлэх хувь маань өөр 41.8%тай. Гэхдээ ингээд харахад бол өндөр юм шиг харагдж байгаа боловч одоо бүр 5-6 жилийн өмнө өмнөх жилүүдтэй харьцуулахад бол засгийн газрын үрийн ДНБ эзлэх хувь бол харьцангуй буурсан байгаа. Тухайлбал 2017 онд бол засгийн газрын үрийн ДНБ эзлэх хувь 78%тай байсан. Тэгэхээр ер нь бол засгийн газрын зүгээс бол яг энэ одоо эрсдлийн төвшин за гэж тооцож болох үеийн үзүүлэлтийг бол тодорхой хэмжээгээр бууруулж чадсан байлоо гэж бас харагдаж байна. За нөгөө талдаа бүгдээрээ засгийн газрын үрийг дотор нь ангилаад хараад үзье. За ингээд харах юм бол засгийн газрын үрийг бид нар дотоод өөр, гадаад үнэт цас, гадаад зээл, засгийн газрын үрийн баталгаа, орон нутгийн өөр гэж одоо ангилж болох нь. За энэчнээс хамгийн дийлэн хэсгийг нь бол гадаад зээлүүд бүрдүүлж байна. За энд нь бол олон улсын байгууллагуудаас олгож байгаа зээл тусламжууд бол хамаарна. За нөгөө талдаа гадаад үнэт цас гэдэг дээр бид нар юу болох вэ гэхээр одоо сая яг нэг үнэхүүгээ ярьдаг одоо олон улсын одоо бусад улс дэлхийн бусад улсуудын одоо олон улсад гаргаж байгаа бондуудыг ойлгож байна. Тэгэхээр энэ үнэт цаасны хувьд бол манай улсын хувьд нийт засгийн газрын үрийн 26%-ыг нь бүрдүүлдэг. Тэгэхээр нийт 33.4 их найд төгрөгийн одоо 8 орчим их найд нь өөрөө гадаад үнэт цаасаас бол хамаарч байна гэж ойлгож болох нэ гэсэн үг. За энэ талаар бүгдээрээ нэлээд дэлгэрэнгүй авч үзье. За 2018 оноос хойш манай улсын засгийн газар 13 одоо засгийн газрын бондыг олон улсын зах зээлээр арилжаалсан. За үүнээс болвол 8-ыг нь бол маш амжилттай одоо иргэн төлөөд за заримыг нь бол дахин санхүүжүүлсэн юм одоо бодлогын арга хэрэгслийг хэрэгжүүлсэн байна. За ингээд харах юм бол бидний сайн мэдж байгаа ачлан нөгөө Чингис бондууд байна, Дэмсан бонд байна, Мазалай, Чингис 22, Грэгээ, Самурай гэх мэтлэн бондуудыг бол засгийн газраас өрөө удирдлагын чиглэлийн хүрээнд бол шийдсэн. За нөгөө талдаа 2023 онд одоо төлөгдөх байсан Грэгээ бонд, за хуралдаа бондын үлдэгдэл төлбөрийг одоо төлөх зорилгоор 2023 оны 1 сард бол Century 1 бондыг бол гаргасан.
За тэгээд 12 сард нь бол бид нар 350 сая $3 Century 3 бондыг бол гаргасан гэх мэтлээ. За тэгээ ингээ харах юм бол яг манай улсын засгийн газраас нийт одоо энэ өнгөрсөн жилүүдийн хугацаанд 13 бондын 8-ыг нэмжлэлтэй төлсөн байна. За ирэх 6 жилийн хугацаанд бол 5 бондын төлөлт бол хүлээгдэж байгаа юм байна. За хамгийн ойрын төлөлт бол өөрөө 2026 онд төлөгдөх одоо Nomad бонд буюу $600 сая одоо үр төлбөр байна гэж харж болохоор байна гэсэн үг. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Олонт банк үзүүлж байна. Олон улсын валютын сангаас манай Монгол улсын өрийн зах зээлийн эрсдлийг яаж үнэлсэн бэ гэх юм бол эдгээр 3 асуудлыг болохоор авч үзсэн байгаа. За эхний ээлжинд болохоор логик стрессийн магадлалд оройтох, дахин санхүүжилтийн эрсдэл буурсан. Энэ болохоор мэдээж эерэг үзүүлэлт байгаа энэ 3 асуудал дотроос. Тэгээд нийт санхүүжилтийн хэрэгцээ нэмэгдсэн гэх энэ асуудлуудыг хөндөж өгсөн. За тэгэхээр юуны өмнө үзэгчтэй болохоор логик стрессийн магадлал гэж яг юу гэдгийг тайлбарлахад энэ нь болохоор ерөнхий ойлголтоор явц утгаараа гэх юм бол тухайн улс санхүүгийн дарамтанд өртөх магадлалыг логик загварчлал оруулсан байдлаар гаргаж ирсэн тоон үзүүлэлт магадлалын утгыг хэлж байгаа. Тэгэхээр манай Монгол улсын хувьд болохоор 2023 онд энэ үзүүлэлт 3% байсан бол 24 оны байдлаар 9% болж нэмэгдсэн одоо дөрөйтлийг илэрхийлсэн үг. За тэгэхээр эхний асуудлаараа юу ярих вэ гэх юм бол за мэдээж дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал бол маш их нөлөөлөл үзүүлж байгаа. Тэрний дотор Монгол улс дотоод нийт бүтээгдэхүүн өсөлт, бууралтанд одоо салбаруудын оролцоог хараад үзэх юм бол за дийлэнх одоо экспортын орлогыг бүрдүүлдэг уул уурхайн салбар маань болохоор 2023 оны эхний хагасаас өсөлтөнд байж байгаа 24 оны жилийн сүүл болоход бол ингээд буусан үзүүлэлттэй харагдаж байна. Тэгэхээр энэ цаанаас бас төсвийн алдагдлал, төлбөрийн тэнцлийн алдагдлал тус ингээд их их нөлөөлж байгаа. За гуравт гэх юм бол улс төрийн тогтворгүй байдал хийгээд одоо төсвийн зардлын өсөлт болохоор яг манай логик стресс магадлалыг доройтоход хүргэсэн гэж хэлж болно. Манай Монголын зүгээс уг төсвийн зардлыг бууруулах үүднээс болохоор бас 2025 оны төсвийн төсөл дээр авч хэрэгжүүлсэн тусгасан зүйл залт гэх юм бол одоо төрийн байгууллагуудын одоо албан тушаалыг болохоор 9 хүртэлх хувиар цомготгоод байгаа. За дараа нь болохоор нийт санхүүжилтийн хэрэгцээ нэмэгдсэн гэж дурдж байгаа нь юутай холбоотой вэ гэхээр за олон улсын валютын сангийн төсөөллөөр Монгол улсын өрийн хэмжээ урт хугацаанд нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Тэрээр одоо 2030 онд дотоод нийт бүтээгдэхүүний 60% хязгаарыг давах бол 2035 онд 65% одоо хувь хэмжээнд хүртэлхээр өснө гэдэг нь бидэнд болохоор нийт санхүүжилтийн хэрэгцээ урт хугацаанд хэрэг болно гэдгийг илэрхийлж байгаа. За одоо ганц эерэг үзүүлэлт нь болохоор дахин санхүүжилтийн эрсдэл бол буурсан гэж байгаа. Тэр нь болохоор за Монголын өрийг бүтцийн онцлогийг харах юм бол гадаад валютын өр болохоор давмгаалсан буюу одоо бараг 94% орчмыг болохоор эзэлдэг. Тэгэхээр энэ нь болохоор Монгол улсыг түүхийн эдийн үн болон валютын ханшийн одоо савлгаанд бол ихээхэн эрсдэлтэй маш эмзэг болгож өгч байгаа гэж хэлж болно. Гисэн ч гэсэн за манай Монгол улс болохоор энэхүү одоо евро бондуудын төлөлтийг урьдчилсан санхүүжилт хийх байдлаар одоо тэгштгэж өгсөн дахин санхүүжилт эрсдлийг бууруулж өгч байгаа дээр за Монголын дотоодын санхүүгийн байгууллагууд санхүүгийн идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд за манай төлбөрийн тэнцлийн санхүүгийн хичнээн одоо урсгал данс маань сөрөгтэй гарсан ч гэсэн төлбөрийн тэнцлийн санхүүгийн данс маань эерэг үзүүлэлтийг гарснаар уг алдагдлыг болохоор тодорхой хэмжээнд барихад бол ихээхэн хувь нэмэр оруулсан гэж хэлж болно. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Олонт банк үзүүлж байна. За түүнчлэн одоо олон улсын валютын сангаас хэлжтэй 2030 он хүртэл засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 60% болно. За энэ маань өөрөө яг одоо нөгөө нэг төсвийн доктортой байдлын тухай хуулиар заасан лимиттэй тулж ийна гэсэн үг нөгөө талаа. Цаашлаад 2035 он хүртэл 65% болно гэдэг нь бүр хитэрж ийна гэсэн үг тийм. Тэгэхээр бид нар бол сайн мэдж байгаа 2024 онд 2025 онд төсвийн их тэлэлт бий боллоо. Эдийн засгийн одоо мөчлөгөө дагаад маш их хэмжээний төсвийн зардал гаргалаа гэд. За энэ үүнтэй холбоотойгоор одоо бид нар гадаад эрсдэл нэмэгдэж байгаа. Тэгээд дээрээс нь төсвийн зардал нэмэгдээд байгаа юм бол бид нар энэ одоо засгийн газраас гаргаж байгаа төсвийн зардлыг юугаар санхүүжүүлэх вэ гэхээр одоо мэдээж үр төлбөр болчихно тийм. Тэгэхээр үр их хэмжээгээр нэмэгдэхээр яг өрийн дарамтнд орно. Тэгэхээр яг энийг бол урьдчилж хараад одоо урьдчилан сэргийлэх юм арга хэмжээнүүдийг авах бас зайлшгүй хэрэгтэй байна. Хэдийгээр одоо ингээд өрийн ДНБ-д эзлэх хувь 42% харьцангуй доктортой гайгүй байгаа ч гэсэн эх жилүүдэд бол нэмэгдэх эрсдэл байна шүү гэдэг бол бас анхаарах шаардлагатай байна шүү гэдэг харж болж байна. За цаашлаад олон улсын валютын сангаас яг энэ нөгөө нэг Монгол улсын засгийн газраас босгож байгаа бондууд те за энэ бондуудад гарч байгаа бий болгож байгаа одоо их усрын зардал нөлөөлж болох эрсдлийг бол тодорхойлж гаргасан. За энэ дээрээс бид нар ингээд товч
зурчлаад нэг хэдэн чухал эрсдлүүдийг аваад үзэх юм бол энэ чинь 7 эрсдлийн за тухайлбал бүс нутгийн зөрчлөө за энэ бүс нутгийн зөрчлөлтөд худалдааны бодлого ба гадаад шок гэдэг ойлголтууд бол яг гадаад орчноос бий болж байгаа дэлхийн эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдлаас үүдэлтэй одоо эрсдлүүд гэж ойлгож байна. За тухайлбал одоо юу гэдэг Израиль Хамасын дайм ойролцоогт орнд болж байгаа энэ мөрөлдөөн бол өөрөө яг одоо дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд доголдол учруулах замаар дэлхийн эдийн засагт бол яг эдийн засгийн өсөлтөд бол тодорхой хэмжээний сөрөг нөлөө бий болгож байна. За тэгээд дээрээс нь дэлхийн хамгийн том эдийн засгийн улс орнууд улсаас одоо баримтлаж байгаа бодлого нь өөрөө юм тодорхойгүй. За хөгжиж буй улсууд ч гэдэм үү дэлхийн одоо худалдаа хийж байгаа голлох хурцуудаа одоо ногдуулж байгаа тарифын бодлогууд нь өөрөө яг энэ тодорхойгүй байдлыг бас ингээд нэмэгдүүлж байна. Энэ маань өөрөө бас яг гадаад эрсдлийг бол бий болгож байна гэж ойлгож байна. За эдгээрийн маань тохиолдох магадлал болон эрсдлийн одоо нөлөөллийг бол харьцангуй дундаж гэж авч үзсэн байна. За тэгээд төрийн үрийн дарамт гэдэг яг бид хоёрын саяны дурсан одоо эрсдэл орж ирж байна. За тэгээд түүхийн эдийн үнийн тогтворгүй байдал бол яалтчгүй манай улсын яг өнөөгийн нөхцөл байдал дах хамгийн гол эрсдэл болж байна гэж ойлгож байна. Яа тэгэхээр он гарснаас хойш одоо нүүрсний экспортын орлого бол 40 орчим хувиар за улмаар нийт экспортын орлого бол нэг 17 орчим хувиар ингээд буурсан ийм үзүүлэлттэй байна. Энэ нөхцөл байдал үргэлжлээд байгаа юм бол бид нар гаднаас ордог орлого маань буурчин. За тэнгууд дотоод одоо нөгөө нэг санхүүжилэх зардал маань нэмэгдээд ах юм бол ингээд эдийн засаг бол хүндрэх ийм нөхцөл байдал үүснэ гэж ойлгож байна. За дараагийн нэг чухал одоо эрсдэл бол ялцгүй уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэл байгаа. За энийг бол бид нар одоо манай улс бол тэр ялангуяа уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн өртөмлөө улсуудын тоонд ордог. За нэг хүнд ялгаруулдаг уур амьсгалын одоо өөрчлөлтөөс бий болсон одоо нүүрс хүчлийн ялгарл бол нэлээд өндөр байдаг гэх мэт л. Тэгэхээр ингээд энэ чиглэлийн санхүүжилтийг сайжруулах, за тодорхой бодлого зохицуулалтын арга хэмжээнүүдийг авах зайлшгүй шаардлагатай. Ингэснээрээ магадгүй одоо юу гэдэг ESG шаардлага гэж байдаг тий одоо байгаль орчин нийгэм засаглалын одоо шаардлагыг сайжруулах замаар магадгүй их усрын зардлаас бууруулах юм боломж бас байдаг шүү гэдэг талаар дурдчихжээ. За тэгээд засгийн газрын сорилтууд болгон зээлийн эрсдлийн өсөлт гэдэг. За сүүлийн жилүүдэд бол банкны салбаас гадна банк бус санхүүгийн байгууллагуудаас одоо зээл авалт бол нэлээд нэмэгдэж байгаа. За үүнтэй холбоотой бол хүрхийн үрийн дарамт гэдэг ойлголт бол нэлээд одоо бас хүн дээр яригдж байна. Тэгэхээр яг энэ одоо банк бус санхүүгийн байгууллагуудын олгож байгаа зээл авалт тэгэхээр нэмэгдэх. За энэ хэмжээгээр иргэд зээл аваад хэрэглээгээ санхүүжүүлээд ах юм бол магадгүй одоо засгийн газраас гадна иргэд өөрсдөө үрийн дарамтанд орох бас ийм эрсдэлтэй байх шүү гэдэг талаар бол олон улсын валютын сангаас болвол ингээд зөвлөж гинэ гэж. Тэгэхээр бид хоёрын одоо энэ удаагийн шинжээчийн цагийн дугаараар бол яг энэ одоо засгийн газрын одоо үрийн удирдлага буюу одоо энэ үрийн удирдлагын тухай хууль 2015 онд батлагдсанаас хойш 3 жилд тутам нэг удаа яг энэ одоо үрийн удирдлагын стратегийн баримт бичиг бол баталсан. За 2022 онд хамгийн сүүлд батлаад одоо энэ яг баримт бичиг маань 2025 онд бол хэрэгжилтэн дуусаад үнэлгээний ажил бол дараа жил магадгүй яригдах бах. За үүний хүрээнд бол яг сүүлийн 2 жилд бол засгийн газраас дүгнээд хэлэх юм бол яг энэ үрийн удирдлагыг бол харьцангуй одоо сүүлийн 2 жилд бол маш сайн хийж чадсан байна. Бид нар одоо өрөө төлөхгүй ч гэдэм үү дефолт болох эрсдлээс бол нэлээд сайн сэргийлж нөгөө талдаа үрийн удирдлагыг бол зохистой хийж за их усрын зардлаа бууруулах замаар ирэх одоо дахин санхүүжилт бол би болгож чадсан байна гэж дүгнэж болохоор байна гэж. За ингээд шинжээчийн цагийн энэ удаагийн дугаар өндөрлөө. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Баяртай. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна.